За баярлалаа. За зээлийн мэдээллийн тухай нэмэлт өөрчлөлт оруулах. За энэ хуулийг зарчмын хүрээнд бол дэмжиж байна. За зээлийн мэдээллийн сан бий болоод өнөөдөр Монгол банкн дээр нэг бүртгэл хэлбэртэй дата үүсээ байгаа юм л та. Тэгэхээр энэ мэдээлэл одоо нэгсэндээ ашиглаад аргачлал журмыг гаргаад эрсдэл удирдах нэгдсэн системийн нэг хэсэг нь заавал болох ёстой л да. Ер нь санхүүгийн системийн хөгжсөн орнууд бүгдээрээ кредит скоринг байгаа. Тэгэхээр энэ төв банкн дээр энэ төвлөрж байгаа энэ мэдээллийг л одоо бид нар эдийн засгийн эргэлтэнд нэгсэндээ market failure буюу зах зээлийн бүтээмж муутай газар руу л оруулж ашиглах ёстой зөвлөлтөө. Тэгэхээр зарчмын хувьд бол энэ их зөв зүйл. Одоо ер нь дэлхий бол дата мэдэн дээр аль түрүүн хиймэл оюун ашиглаад шал ондоо түвшинд ашиглаж явах бид нэр зээлийн мэдээллийн сан дээр байгаа мэдээлэл нэгсэнтэй эдийн засгийн эргэлтэнд оруулж экосистемтэй бүтээмж авчирч чадахгүй л гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энийг өөрчилж байгаа нь энэ их хөвгөгдөл үүсгээд энэ зээлийн мэдээллийн санд буцаад эдийн засгийн эргэлтэнд кредит скоринг системээр оруулж ирэх нь одоо маш зөв. За энэ дээр энэ хууль батлагдсантай холбоотойгоор улсын хурлын тогтоолын төсөл бас давхар орж ирж байгаа юм л та. Бас нэг зүйл байгаа юм. Зээлийн мэдээллийн санд ялангуяа татвар төлөгчдийн мөнгөөр зээл болж очсон бол хэд ялгууртай байдал одоо хүртэл явж ирсэн. Хамгийн тод жишээ бол одоо жишээлбэл боловсролын зээлийн сан байна. Дотоод зээл авсан хүүхдүүд хэрвээ иргэн төлөхгүй асуудалтай тохиолдолд Монгол банкны зээлийн мэдээллийн санд ороод бараг 10 жил болж байгаа юм байна. Гэтэл гадаад зээл авсан хүүхдүүд одоо хүртэл ороогүй. Энэ бол хоёлоо яг чанарын хувьд бол яг ялгаагүй зээл. Өөр нэг зүйл нь бол энэ татвар төлөгчд юм уу. Тэр юм татвар төлөгчдийн мөнгөөр олгосон зээл дээр юм хэд ялгууртай байдлыг бол ингээд бас одоо нэгсэнтэй халах хэвээр. Төрч гэсэн өөрөө зээлийн мэдээллийн санд хэрвээ тэр нь татвар төлөгчдийн мөнгөөр зээл болгож очисон бол тэр одоо үүргээ бас хүлээх хэвээр. За яг энэ хүрээнд энэ улсын хурлын тогтоолын төсөл дээр за 3 заалт байна. За 1 2 дугаар заалт нь бол за иргэн хуймж хэрвээ зээлийн үр төлбөрөө бүрэн төлсөн тохиолдолд одоо зээлжих чадварын зэрэглэлийг уян хатан тогтоох. За хэрвээ хөгжлийн банк болон одоо тусгай сангуудаас зээлээ төлөөгүй тохиолдолд хамруулахгүй гэж. Тэгэхээр энэ дээр би тухайлан асуучмаар байна. Боловсролын зээлийн сан тусгай сан. Тэгэхээр болсон зээлийн сан дээр үүргээ гүйцэтгээгүй одоо хүүхдүүд энэ нэгсэндээ хамаарахгүй гэсэн үг. Тэн дээр тодорхой хариулт авч. Баярлалаа. Тэгвэл тогтоолын төсөл дээр нэг гол санаа нь бол хэрвээ давагдчихгүй хүчин зүйл болоод уур уснаа юу бол гал төмөр ч юм уу альцвал ковид гэх мэт нь тухайн иргэнээс аж ахуйн нэгжээс хамаарахгүйгээр орлого нь хаагдсан бөгөөд тодорхой хэмжээ уяатан байдалтай хандна гэсэн заалт оруулсан. Гэхдээ энүүдэд бахад чухал заалт байгаа. Хэрвээ төрийн мөнгө хөгжлийн банкны зээл бусад засгийн газар тусгай сангаас зээл авчаад тэгээд төлөхгүй байгаа бол энэ заалт санаа хамаарахгүй. Яагаад гэвэл жишээлбэл хөгжлийн банкнаас авсан иргэн аж ахуйн нэгж өөртөө үйлдэлээр тодорхой хэмжээ давуу байдал үүсгэж байгаа юм. Тэр нь бол юу вэ гэвэл урт хугацааны бага хүдэ зээл авчаад тэгээд үндсэн зорилгоо биелүүлэхгүй. Асуухаар юу гэдгүү гэхээр төрөөс дэмжлэг багхгүй. Аль эсвэл янз янзын шалтгаан хэлээд идэг. Сая бид нар төрийн хөгжлийн банкнаас сонссон ямар хэмжээний зөрчил гарч байсан бэ? Шалтгаан нь бол маш энгийн шалтгаан хэлжсэн. Төрөөс дэмжлэг багахгүй байна. Бизнес орчин өөрчлөгдсөн гэх мэтлэн. Тэгэхээр үүнтэй холбогдуулан энэ өршөөлийн уяатан ханддаг заалт үйлчлэхгүй гэж байна. За боловсролын зээл сан мөн адилхан. Өнөөдрийн нөхцөл байдлаар дотоодын 2-3 сая төгрөгийн зээл авсан иргэнд зээлийн мэдээллийн санд орчдөг. Тэгсэн мөрлөө 20-30 мянган долларын зээл авсан 100-150 сая төгрөгийн зээл авсан гадаадын сургууль сурж байгаа иргэд тухайн зээлийн мэдээлэл санд мэдээлэл нь очихдаггүй. Тэгэхээр бүгдээрээ жигд очих ёстой гэсэн байр суурин дээр хатуу байгаа гэдэг би та хэлье. Цаашлаад хэлвэл энэ төрийн мөнгө, татвар төлөгчдийн мөнгийг ямар нэгэн байдлаар бол зориултын босоор ашигласан аль төлөхгүй байгаа бол ямар нэг өршөөл байхгүй харин эсрэгээрээ энэ зээлийн мэдээлэл сангийн одоо онооны системд ороод үүгээрээ дамжуулаад одоо оноонд буурна гэж ойлгож болно. Тим зохицуулалт орж байгааг хэлье. Батнайрамл гишүүн тодруулсан.
За тэгэхээр ойлголоо. Тэгэхээр одоо хүртэл яг энэ 30 жилийн хугацаанд яг үнийг хэлгээд яг тийм ялгууртай байдал явж ирсэн л дээ. Татвар төлөгчдийн мөнгөөр олгосон зээл хөгжлийн банкар дамжуулаад за өнөөдөр Монгол Улсын засгийн газрын дэргэдэх 24 тусгаасан байна. Олон нь иргэн төлөгдөх нөхцөлтөө. Яг энэ ялгууртай байдлыг бид нэр ямар нэгэн байдлаар заавал халах ёстой. Татвар төлөгчдийн мөнгө авахаараа тэрийг тэтгэлэг гэж ойлгоо явж болохгүй. Татвар төлөгчдийн мөнгөөр зээл болгож авахаараа хүүг гэж ойлгоо явж болохгүй. Ямар нэгэн хариуцлага байхгүй гэж ойлгож болохгүй. Тэгэхээр энэ хэрвээ уян хатан тогтоох энэ зээлжих чадварын зэрэглэлд ингээд тогтдог бол ялангуяа энэ татвар мөнгөтөө одоо зөв бус харьцсан ч юм уу тэрийг тоодгүй иргэн төлдөггүй огт холбогддгоо. Тэгэхээр энэ дээр ийм зохицуулт хамаарахгүй байх нь миний хувьд бол зарчмын хувьд бас